2023 онд нийт 1 сая 440 мянган дотоодын жуулчид Монгол орон даяар аялж 210-аас 220 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэжээ. Цаашид дотоодын аялагчдын тоог нэмэгдүүлэхийн тулд хөдөө орон нутгийг хамарсан дэд бүтцийг сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Сүүлийн 3 жилд манай улсын дотоодын аялагчдын тоо огцом нэмэгдэж, үүнийг дагаад аялал жуулчлалд зарцуулах нэг аялагчийн дундаж зардал 1-ээс 1.2 сая төгрөгт хүрчээ. Мөн дунджаар нийт аялагчдын 47% 4-өөс 6 хоногийг аялалд зарцуулсан нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж өндөр байгааг харуулсан байна. Харин ийм төрлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж байгууллагын үйлчилгээний үн тариф өндөр байгаа нь энэ салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна. За 7 сард ялангуяа тэндээ гадаадын жуулчид нэлээд буучдаг учраас яг тэр үедээ давхцаад манай монголчуудын гол аяллаа нүүдэл эхэлждэг. Тэгэхээр үнийн үед яг нэг бол үнэтэй болчиход яадаг, эсвэл гайг нь олддог. Засагт төрд дотоод аялал жуулчлалаас эдийн засгт ямар их хөрөнгө өгөөж өгж байгаа яг ингэж харуулж чадвал тэр зам тээврийн замын засах, мэдээллийн төвүүдийг байгуулах, нойлуудыг байгуулж өгöd. Ингэх юм бол манай аялал жуулчлалын байгууллагуудаас гадны жуулчид бага ирдэг 6 сар, 8 саруудад илүү хямдхан тийм багцуудыг гаргах боломжтой байна. Өөрөөр хэлбэл зөвхөн 7 дугаар сард буюу наадмын үеэр олон төрлийн арга хэмжээг зэрэг зохиогддог. Харин үүнийг жуулчны улирал багтаа саруудад зохиовол дотоодын аялал жуулчлалын зах зээлд эргээр нөлөөлөх, үйлчилгээний байгууллагуудын үн тарифт нөлөөлөх боломж бүрдэх юм а. Одоо зуныхаа нэг ийм 3 сард орлого олж амьдардаг. Тэгээд тэр орлогоор одоо бүтэн жил өөрсдөө ажилтны албан агчдыг цалинжуулж, нийгмийн даатгалаа төлж, цахилгаан тог гэдэг ч юм уу. Ийм болохоор тухайн одоо богинохон сардаа л орлого олох юм зорилготой болчихно. Тэгэхээр орлогоо 6 сараар магадгүй бүтэн жилээр олдог болох юм бол үн тарифын хувьд багасах юм боломжтой гэж хардаг. Дээр нь мэдээж төрөөс тодорхой хөнгөлтүүд буюу одоо тодорхой хөнгөлттэй зээлүүд, цахилгааны одоо төлбөрийг хөнгөлөх гэж зэрэгч юм зээлүүд шаардлагатай байгаа. Аялагчид маань урсгал нэмэгдээд байгаа. Сая хэлдэгчлэн одоо бүтээгдэхүүний үн өндөр байна. Үйлчилгээний зарим газруудын үн өндөр байна гэж яригч байгаа. Гэхдээ бид нар эсрэгээрээ нөгөө тал дээр нь бол энэ дээр стандартын шаардлагыг тавьж өгч байгаа юм. Стандартын шаардлага. Өөрөөр хэлбэл жуулчны бааз, зочид буудлууд маань олон улсын одоо зэрэглэлээрээ 1-5 одны зэрэглэлтэй, магадгүй 1-3 одны зэрэглэлтэй бааз байх юм бол тэдний үнэ нь харьцангуй ингээд өөр төвшөнтэй байна гэсэн. Мэдээж хэрэг олон улсын стандартын шаардлага хангасан буудлуудын хувьд бол үнэ харьцангуй өндөр байна. Яалтчгүй тий. Тэр хэрээрээ байгууллагууд маань нөгөө үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж идэг учраас. Тиймээс дөнгөж хөгжиж байгаа дотоодын аялагчдын тоог нэмэгдүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг нэг төвшөнд байлгах, үн өртгөөс хамаарад үйлчилгээний зэрэглэлийг тогтоож өгөх шаардлага тулгараад байна. Ингэж чадвал дотоодын аялагчид улирлаас хамаарахгүйгээр тогтмол аялал хийж зөвхөн улирлын шин чанартай үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазуудын хувьд тогтмол орлоготой болох боломж бүрдэнэ.